Сайн байцгаана уу манайхаа та бүхэнд 2025 оны мэндийг хүргэе. Манай Ахуй Алдхуу гэд арилжаачд зориулагдсан YouTube сувгийн зүгээс та бүхэнтэйгээ шинэ ондоо цоошин контенттой уулзж байгаадаа баяртай байна. За ингээд энэхүү контент маань юу вэ гэхээр $100 хүч хэдийн нэртэй контент байж байгаа. За энэхүү контент маань ямар хөө зарчмаар яаж явагдах вэ гэвэл энэ оны туршид магадгүй эсвэл 6 сарын хугацаанд ч юм уу $100-ыг $100 дээр real dance дээр арилжаа хийн. За тэгээд тухайн арилж байгаа 7 хоног болгонд дүгнээд явна. Дүгнж байгаа 7 хоногтоо тухайн $100 дээр хийгдсэн ашигын 50%-ийг одоо контент бичлэгийн доор комент бичсэн. Тэгээд манай сувг дээр subscribe дарсан нэг хэрэглэгчдийг сонгон шалгаруулад сонгоод автоматар рандом байдлаар сонгоод тухайн 7 хоногийнхаа ашигын 50%-ийг шилжүүлэх юм аа. Тэгэхээр энэ 2025 он бол миний хувьд giveaway зарласан. Бусдад өгөх жил болж байгаа шүү. За тиймэрхүү байна. Ойрд нөгөө манайхаа уучлаарай, ойрд энэ бичлэг хийгээгүй удсан учраас ярихад жоохон төгдрээд байна. Дараагийн бичлэг дээр гайг болчих гэж бодож байна. За тэгээд энэхүү контент маань нэгдүгээрт дагагчдаа арилжаач нартай хин нэгэнд тухайн 7 хоногийнхаа ашигын 50%-ийг шилжүүлж бэлэг болгох нь. Хоёрдугаарт тухайн 7 хоногийнхоо арилжааг одоо арилжаанд орсон шалтгаануудаа та бүхэнд ярилцсан. За тэгээд 3-дугаарт дараа 9 хоногийнх нь forecast буюу ханшийн таамаглалыг дэвшүүлнэ гэсэн ийм 3 юутайгаар явна. Үе шаттайгаар контент маань явах юм байгаа шүү. За ингээд $100 хүч нэртэй контентын хамгийн ихний дугаарт тавтай барьлаа. За ингээд хэдүүлээ эхэлцгээе. За өнөөдөр ерөнхийдөө юу байсан байж байгаа? За энэ юугаа жижигсгчээ. За нэг иймэрхүү бүрэн доор тавьчих дөө. Өнөөдөр ерөнхийдөө депозит хийсэн байж байгаа. Бидэртэй хамтран ажилладаг Outrade Broker компани дээр live dance дээр депозит хийсэн байгаа. За ингээд депозитаа хийсэн энэ байдал ингээд харагдаж байна. 88 47 97 8 гэдэг ийм дансан дээр real дансан дээр депозит хийсэн нэг бүрэн гитэн дээр байна. Депозит хийсэн байж байгаа. Тэгээд өнөөдөр нэгд өдөр буюу 2025 оны 1 сарын 27 нэгд өдөр байж байгаа. Өнөөдрийн ерөнхийдөө арилжаа ингэж явагдсан байж байгаа. Өнөөдөр арилжааны эхний өдөр. За алтан дээр дандаа орсон байж байгаа. Тэгээд 0.1 лотоор дандаа орсон. Тэгээд одоо энэ юун дээр бол алтны 15 минутын чарт байна. Энэ дээр ерөөхдөө яаж орсон гарсныг нь trade history-гоос харчээ. За өдөр одоо ерөөхдөө Лондонгийн бирж хавцаа энэ дээр sell ороод энэ ч хаагаад тэгээд үдээс хойштой энэчээс buy ороо жоохон хасахтай явж байгаад буцаад энэ дээр энэ хэсэг дээр хаасан юм байна. Энэ дээр дахиж нэмэлт нэг оролт хийгээд энэ ч хаагаад Нью-Йоркийн бирж эхлэхийн өмнөх нь энэ дээрээс sell энэ ханшин дээрээс 27.70 гэдэг ханшин дээрээс sell ороод тэгээд энэ ч хаасан байж байгаа. За өнөөдрийн арилжаа бол нэг иймэрхүү нийтдээ $100 дээр $31 гэж нэг 31 орчим хувийн 31% юутай явж байна. Өсгөлттэй явж байна. Тэгэхээр одоо яах вэ гэхээр өнөөдөр нэг өдөр тэгээд маргааш 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гэсэн одоо дахиад 4 хоногийн арилжаа энэ 7 хоногт 4 хоногийн арилжаа хийгдсэний араас хагас өдөр нь бүтээсэн өдөр нь та бүхэнд дараагийн контент дараагийнх хүрэх байх. Тэр юугаар яах вэ гэхээр одоо энэ хөвчлийг YouTube дээр тавьсны дараа та бүхэн доотлолт өөрсдийнхөө мэйл хаягийг нь бичүүлдээс дээр баг. Тэгэхгүй бол зөвхөн доотлолт чиг тавьдаг ч юм уу ямар нэгэн комментууд үлдээхлээр буцаагаад нөгөө нэг picker site руу ороод нөгөө коммент бичсэн хүмүүсийн рандомор шалгаруулад хин нэг нь гараад ирлэхэд тэр хүнтэй нөгөө холбогдож чадахгүй болчихно. Тийм учраас та бүхэнтэй эргэн холбогдоход болох үедсээр утасны дугаар тавих юм бол тэрхий хувийн одоо утасны дугаар чинь хувийн мэдээллийн танд орж байгаа шүү дээ. Тийм учраас бас хамаагүй та хэд рүү одоо утасны дугаар чинь ингээд комментээр нийл байхлаар хин нэгэн залгах юм билүү те. Тэгэхээр тэрнээс урдсан сэргийлээд нэрээ бас хэлээд хэрэггүй та бүхэн зүгээр өөрийнхөө ашигладаг мэйл хаягийг л коммент хэсэг дээр бичээрэй. Тэгээд бас subscribe дарсан байх хэрэгтэй шүү. Болж игэл цаашаа шеэрлээрэй. Заавал шеэрлээрэй гэж хэлэхгүй. Болж игэл шеэрлээрэй. Биднийг дэмжижээвэл манай сувгийг үзэх дуртай те. Биднийг дэмждэг байвал цаашаага шеэрлэж өгөөрэй.
Тэгээд ямар ч байсан Picker site-аар шалгарсан нэг арилжаа сонирхогч маань нэгдүгээрт комент бичсэн байх хэвээр, хоёрдугаарт манай YouTube сувг дээр subscribe дарсан байх хэвээр шүү. За ингээд еврогоор одоо хэдүүлээ. За ямар ч байсан өнөөдөр $30 ашигтай, $38 ашигтай байна. Гэхдээ энэ бол риск аюу багтаа урсан арилжаанууд. Ингээ харахаар за эхнийхтэр сейлээр ороод энэ ханшнаас буюу 27.62-аас сейл ороод 27.51 хүртэл сейлээ барьсан 86 pips авсан гэсэн алтан дээр. За тэгээд сөрөөд энэ дээр буюу 27.52 гэдэг ханшин дээр баядаад энэ дэшегээ 27.67 гэдэг ханшин дээр 130 pips авсан. За энэ жижигхэн захиалга бол яг нэг онц юм биш. Гэхдээ энэ маань 0.89 цент буюу 8 пипсийн хөдөлгөөнийг авсан. За энэ дээрээс бүр яг үзүүрээд 27.71 дээрээс ороод $8.98 ашигтай гарсан. Энэ бол 89 пипсийн хөдөлгөөнийг авсан гэсэн. За тэгээ өнөөдөр нийтдээ ерөнхийдөө 290 орчим пипсийн ашигтай ажилласан байна алтан дээр. За тэгээд энэ хүү юу маань challenge маягтай те $100 дээрээс өсгөөд 7 хоног болгон тухайн 7 хоногт хийсэн ашигынхаа 50%-ийг нь комент бичиж байгаа, манай YouTube-ыг дагж байгаа, бид эдэг дэмжиж байгаа та бүхний нэг нь тухайн 7 хоногийнхаа ашигын 50% авчна. За тэгээд тухайн оролт гаралтыг ямар шалтгаанаар яаж орсон бэ гэдгийг бас сонсчихно. Тэгэн үлээ эх 7 хоногийнхоо forecast-ыг авчна гэсэн үг. Гэхдээ мэдээж юм болгоно нэг шууд батны биш, forecast-аар ч гэсэн та бүхэн өөрийнхөө арилжаан дээр нэмэр болох хуйцаар одоо нэмэлтээр мэдээлэл авч байгаа л гэсэн үг шүү. Бусдаар бол сигнал маягтай биш те. За тэгээд тийм байна. За одоо ерөнхийдөө эх 7 хоногийнхаа forecast-ыг хэдүүлээ. Юу яа. Дэвшүүлээ. Энэ нэг анхных ойрд нүүд юу яагааг үний царай мэрэг гараад бичлэг хийгээг учраас аюул сандралтай байгаа шүү манай хоёулаа дараа ихтер арай гайг болох те. Тэгээд ерөнхийдөө энэ $100 дээрээс хийж байгаа нэрэлжээ маань хүмүүс яг нөгөө бичижсэн $100-оос дээш $1000, $10,000 хүртэлх challenge 50 явуулж болохгүй мó гэдэг энэ бол баг challenge гэсэн үг. Заавал нөгөө full margin шахаадах шаардлагагүй. Зүгээр ингээм хамгийн багаар нь боломжит жоохон гүйлгээд ингээд арилжаа хийгээд явхад ерөнхийдөө за энэ яг хичнээн дугаар явахыг бас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан ашигын 50% та бүхэндээ өгөөд тэгээд цаашаага энэ $100 хэд бол үйлчлэгийг хамтдаа харцгаая тайлбарлаа. За ихтэй олон юм ярих гэж магадгүй шүү. Сандралтай байгаа учраас. За одоо ерөнхийдөө би өөрөө харж байгаа нэг хэд хэдэн хослол дээрээ шинжилгээд хамглал дэвшүүлээ те. За эхлээд алтан дээр дэвшүүлнэ гэж. За алтны том цаг daily дээр. За ерөнхийдөө нөхцөл байдал бол all time high-ыг энэ 24 оны 10 сарын 29-нд all time high 2790 гэдэг ханшин дээр all time high хийгээд тийшээгээ ерөнхийдөө сая өнгөрсөн 4-р өдрөлөө тийшээгээ очоод 4-р 5-д очоод тэгээд тэрэнд 5 дахын Нью-Йоркийн бирж дээрээс ерөнхийдөө уналтууд эхлээд өнөөдөр жингөө ерөнхийдөө унсан байдалтай байж өнөөдөр daily-гийн лавл уналтын байдалтай хаагдах байх. За тэгээд энэ уналт ерөнхийдөө цаашдаа яах вэ гэвэл миний харж байгаа онцгой бол за эхлээд all time high юу ачээ хэдүүлээ тэмдэглэчээ. За энэ дээр all time high тэмдэглэсэн. Энэ хэсэг дээр хосорой мэрэгтэй юм үүссэн. Ерөнхийдөө ингэж харж байсан. Энэ одоо энэ 2719 гэдэг энэ 3 удаагаа цогсон энэ ханшнаас ерөөдөө ханшиг доошоогоо унж ходоо гэж харж байсан чинь дээш стрэ авчиж байгаа учраас энэ хооронд ерөөдөө ханш ерөөдөө жоохон хэлбэлцэх маягтай байх гэж харж байна одоо. За тэгээд энэ доороос буюу 2582 гэдэг ханшнаас дээшгээ өсөх хөдөлгөөн энэ дээшгээ өсөж байгаа энэ импульс хөдөлгөөн маань өөрөө яг юу илэрхийлсэн бэ? Энэ импульс хөдөлгөөн юу илэрхийлж байна вэ? Тэгэхээр одоо дотор нь харчин энэ all time high маань энэ дээр дахиж нөлөөлөд ханшийг бүр доошоогоо хол унгах боломжтой юу? Эсвэл
сэтэрч гарах уу гэдэг ийм хоёр сонголттой бодолтой байна. Одоо нөгөө юутай таамаглалтай гэх юм уу да. Одоохондоо тэгтээ одоо энэчээс дээшээ гарчих юм бол энэ all time high-аас дээшээ гарчих юм бол бай талын арилжаанууд хийгдээд явна. За энэчээс доош орох юм бол сell талын арилжаанууд хийгдээд явна гэсэн үг. За одоо тэгэхээр энэчнээс нэг тренд лайн татаад үзэхэд иймэрхүү байж гин. Доошоос тэрсэн бол байхгүй. За тэгээд энэ дотор нь явж байгаа энэ price action-ийн хөдөлгөөнүүдийг fractal буюу одоо манай багийн ашигладаг fractal стратегиэр ерөөхдөө ямархуу байдалтай харагдах нь вэ гэдгийг хэдүүлээ харъя та. За нэг цаг дээрээс ерөөхдөө харчаа. За ингээ харах юм бол энэ дээр нэг бүхэл хөдөлгөөн маягтай зөвлөсөн. Бүхэл хөдөлгөөн маягтай зөвлөсөн. За тэрийг энэ импульс хөдөлгөөн шилжүүлсэн. Энэ бүхэл хөдөлгөөнийг pullback хийсэн. Тэгэхээр энэ хэмжээ энчээ орохдоо дахиад шилжүүлсэн. За тэгэх юм бол одоо энэ хэмжээ дээшгээ явсан. Яваад ингээд нэг cycle хөдөлгөөн маягтай зүйл дууссан байна уу гэж харж болж байна. За тэгсэн чинь энэ хөдөлгөөнийг дуусчихуу гэсэн чинь дахиад шилжүүлчихэж байгаа учраас энтэйгээ хамааралтай. Pullback дахин шилжүүлэгч, pullback шилжүүлэгч буюу энэ хэмжээсийн бүцэлд явахдаа өөрөө нэг том хөдөлгөөн хийсэн байж болохоор байна. Нэгсэндээ энэ хөдөлгөөнийг давтахдаа дотроо 3 задрагаатай ийм том хэмжээгээр давтсан байж болж байна. Нэгдүгээрт. Эсвэл тэр маань юунаас харагдах вэ гэвэл эсвэл энэ өөрөө явчаад энэ шилжүүлэгч өөрөө одоо энэ шилжүүлэгч өөрөө бүхэл бүтэн ийм том хөдөлгөөнийг дээшээгээ шилжүүлсэн байж болж байна. Тэгэхээр тэрийг одоо юугаар одоо юу яаж одоо аль нь саяны хоёр шинжилгээний аль нь зөв байх боломжтой вэ гэдгийг харахын тулд энэ хөдөлгөөн маань өөрөө хэрвээ энэ бүсд байгаа хөдөлгөөн ийм том бүсийг шилжүүлсэн гэж үзвэл энэ хөдөлгөөн энэ ёроолыг эвдэж болохгүй. Эвдэхгүй байх ёстой. Эвдэхгүйгээр дээшээ хаа хийх юм бол ийм хэмжээний том хөдөлгөөн энэчнээсээ дээшээгээ үргэлжилж орно гэсэн үг. Харин доошоогоо эвдчих юм бол за энэ устгачаа. Одоо хүртэл миний нэг сандрал байсаар шүү. Сонирн байна шүү. Хэрвээ энэ ёроолыг буюу одоо ханшийг харъя хэдүүлээ. Энэ ёроолыг буюу 2742 гэдэг үнийг доошоогоо ханш эвдчихвэл эвдчих юм бол энэ хөдөлгөөн маань бүхэл хөдөлгөөн байсан гэсэн үг. За тиймэрхүү байна. Тэгэхээр энэ ханш энэчнээс retrace аваад дээшээ явах нь уу? Энийг эвдээ pullback хийгээд дахиад доошлох нь уу? Тэгэх юм бол энэ доотлын 2735 гэдэг ханшийг доош эвдээ pullback хийгээд доош явах юм бол энэ all time high нэг хэсэгтээ үргэлжлэнэ. All time high нэг хэсэгтээ үргэлжлэнэ. Ер нь бол баг ийшээ дайрах байх ханш. Хэрвээ энэ ёроолыг эвдчих юм бол магадлал одоо миний л шинжилгээгээр гэтээ та бүхэн энийг нэг сигнал байдлаар битгий хүлээж аваарай. Зөвхөн ерөнхийдөө тэгээд бас нэг юм хэлэх юм бол энэ тренд лайныг эвдэх хэрэгтэй. Энэ ханш доошоо эвдчихэд энэ тренд лайныг эвдээ pullback хийж бол бүр сайн. Доошоо дахиад ядаж нэг fractal руу явна. Тэгэд ер нь ийшээгээ тэмүүлэх боломжтой болчих واخ. Энэ all time high үйлчилж байгаа гэсэн үг. Тэгээд доошоо унлаа гэхэд энэ ханшаага буюу 2536 гэдэг ханшийг шалгаад цаашаага яахаагаа ерөнхийдөө хэлэх магадлалтай. За тэгэхээр энэ 7 хоногт яах вэ? Энэ бол эвтэрхий утын там болчлоо шүү дээ. За тэгэхээр энэ 7 хоногт
одоо магадлалын хувьд харахаар яаж өнө гэвэл за энэ чэнэс харъя хэвлээ. Өнөөдрийн хөдөлгөөн чинь ханш хэд энэ дээр бүхэл цикл хөдөлгөөн явж дуусчаад энийг эвдэхдээ шилжүүлэгчээр эвдсэн. Тэгэхээр энэ дээр хамааралтай явсан хэмжээс үдэгтэй шилжүүлсэн учраас энэ хэмжээ явсан байж байгаа. Энэ хэмжээ явахдаа энэ нэсэн swing low-ыг энэ 2759 swing low-ыг доошоо fake out хийгээд буцаад өссөн. Өсөхдөө энэ дээр нэг юу дууссан. Одоо нэг бүхэл хөдөлгөөн дууссан учраас энэ дээр би ингэж харсан. За ерөөхдөө доошоо явах боломжтой. Яагаад гэвэл энэ all time high-ыг ерөөхдөө шалгаж байгаа нөхцөл байдал үүссэн гэдэг утгаараа ерөөхдөө өнөөдөр би доошоо харсан. Тэгээд энийг бүхэл хөдөлгөөнд яваад дууссан учраас энэ дээр fractal trend line татхад 38.2 гэдэг дээр энэ өсөж байгаа хөдөлгөөн өөрөө юу хийсэн байж байгаа. Дотроо fractal хийгээд дууссан. Бүтэн fractal хөдөлгөөн яваад дуусчихсан. Одоо тэрийг та бүхэнд ерөөхдөө тайлбарлаад харуулчих. Тэгэд энэ хаяг харж ирсэн. Ийшээгээ очих юм бол энэ доор орчоод ийшээ очих юм бол дахиад нэмчихье да гэж бодож ирсэн. За тэгээ энэ ханш маань явахдаа 5 минут дээр яг гоё харагдчихсан. Энэ шилжүүлээд нэг бүхэл хөдөлгөөн дахин шилжүүлээд ингээд явж ирсэн. Тэгэд энэ дээр divergence mechanism үүсчихсэн учраас би энэ хэсэг дээр сэлдээд энэ хэсэгт гарсан ерөөхдөө. За тийм байж байгаа. За тэгэхээр яах вэ гэхлээр одоо ийм байх магадлалтай. Энэ анхдагч хөдөлгөөн гэж үзээд цаашаага манай юу маань хайчваа. Sorry. 38-аас ирсэн юм чинь энэ ерөөхдөө 127 хавцаа руу ийшээгээ 138 гэж энэ дээр чи 127. За 127-оор л авчиад өө. Ерөөхдөө 100-100-аар явдаг гэж үзэхэд ханш 127 бүс буюу ийшээгээ унжрах боломжтой байна. Хэр ихтэй явах нь те. Ингэх юм бол 1 2 3 тэгээ pull back 4 энэхтэй цаашаага ханш эрчтэй унаад их юм бол энэ бүсээ шалгаж болно шүү дээ те. 100-тай буюу 161.8-ыг шалгаж болно. За тэгээд энэ чинээс буцаад retrace татаад одоо юу засвараа хийгээд тэгээд заашаага явсаар итэл энэ баг энэ тренд лайнаа эвдчих боломжтой харагдаж байгаа учраас юу л байна. Одоохондоо доош харсан хിവэрэ байгаад. За алтны хувьд бол энэ 7 хоногт ер нь дандаа сэл дагнсан талыг дагнсан арилжаа хийх магадaltaй байгаад байна. Миний хувьд бол за алтыг бол тэгж харж байна. Өнөөдөр бол ингээд арилжаа дууссан. Дахиж арилжаа нөрөхгүй маргааш өдөр ерөөхдөө өглөө босоод нэг 11-12 гэж босч жагаад юун дээр Токио дуусаас өмнө нь харж агаад тэгээд Лондон дээр бас ажиллаж байгаа. Тэгээд Лондон дээр арилжааж магадгүй, Нью-Йорк дээр арилжааж магадгүй. Тэгэд явчихсан хамгийн баглагтаараа тайгуулхэндээ алтан дээр. За аудиост дээр хэдүүлээ ер нь зөвхөн алтны хөдөл би ер нь алтан дээр л баглагтаар ингээ гүйлгсэн байдалтай ер нь энэ данснаар л арилжаанд ороод явъя гэж бодож байгаа. Өнөөдөр манайх ингэж болно шүү. За өнөөдрийн хувьд бол анхны энэ хүү контент маань анхны дугаар байгаа учраас би ч бас дээрээс нь жоохон сандралтай байгаа учраас жоохон ингээ орж харж яриад ах шиг байна. Тийм учраас маргаан шалгай одоо дараагийн юунаас дугаараас бол гайг болчих واخ. Яриас орч буцаад нөгөө хийвчлэлтэй орчих واخ. Ерөөхдөө алтан дээр яж байгаа юм чинь алтаа ерөөхдөө өнөөдөртөө ингээ яриад дуусгачих. Forecast-ийн хувьд бол алтаыг ингээ яриад дуусгачих. Та бүхэн комментэн дээр ямар хослолыг бас forecast хармаар байна, ярилцмаар байна. Бас миний санааг сонсомоор байна гэдгийг бас бичиж болно шүү манайхаа. Тэгээд дахиад хэлье. Би амжилттай арилжаа хийснээрээ та бүхний нэг нь азтан болоод
одоо миний хийсэн 7 хоногт хийсэн $100 дээр хийсэн ашигын 50% нь өөрөгч болно шүү. Тийм учраас манайгаа сайн дэмжиж өгөөрэй. Комментээр бичгээ мартав. Subscribe дарахаа мартав. Болж игэл цаашаага харилцаа сонирхдаг хүмүүст шеэрлээрэй. За ингээд энэ удаагийн дугаар контент ихний дугаар анхны дугаарыг ингээд өндөрлөе доо. За баярлалаа. Өнөөдөр хэдүүл ямар ч байсан 30% ашигтай шүү. За баярлалаа.